Үзэгч та бүхэндээ Чингис хаан үндэсний музейн дэргэдэх Монголын соёлын нандин өвийг тээж байгаа хаан найрал чуулгын тухай үзүүлж байна. Хаан найрал чуулгынхаа талаар бас одоо мэдээллийг хүргээч гэж хүсэж байна. Ямар онцлогтой, ямар чуулга вэ гэдэг тухай. Монголчуудын бүр мартагдсан эртний хөгжийн зэмсэг, мөн хөгжийн бүтээлүүдийн талаар судалгаа хийж, үүнийг өнөөдөр ингээд гаргаж ирсэн байгаа. Гаргаж ирэхдээ бид нар зөвхөн хувцас хэрэглэл гэхэд эртний археологийн олдврыг үндэслэж гаргаж ирсэн. Мөн хөгжийн зэмсгийг бол бас эртний археологийн олдвор, эртний хөгжийн зэмсгүүдийн олдвороос үндэслэж тэр үнд судалгаан суурилан гаргаж ирсэн. Хөгжмийн уран бүтээлийн хувьд бол Лэгдэн утга тааны ордонд 400 гаруй жилийн тэртээ ихшгэлж байсан алтан ноотыг дээрх бичмлийг олсон. Одоо тэр нотоос өнөө цагийн одоо хөрвүүлдэг найруулга хийж өнөөдөр уран бүтээлэд хөрвж байна. Тэгэхээр зэрэг хаан найрал чуулга маань үндсэндээ бол одоо амьд музей хэлбэрээр гарч ирсэн гэсэн үг. Хаан найрал чуулга гэдэг нэрийг бол Ахтамж Чулуун доктор бол өгсөн. Хаан найрал бол одоо хин нэгний сэтгэлийг ингэж оолцтол ингэж хөөргөх биш. Хүмүүсийг маш их юм сэтгэлээ тэгш амгалан байлгах. За тэндээс тэр олон гоё мэдрэмжүүдийг ингэж детальчилж ойлгож сонсох ч юм уу. Нэг тийм. Тэгэхээр Ганбатогш одоо удирдаач гэдгийг Монгол хүмүүс бол яагаад ингэж урд нь хүн ингэж идэм бэ гэл ингэж айгүйх асуудаг нийтлэг асуулт тий. Бараг тэгж хэлэх нь халаг. Удирдаач хүн гэдэг бол ерөөсөө барилгаар бол инженер тэр хөгжмийг судлана, тэр хөгжмийн зохиолчийг судлана, тэр тухайн түүхийг судлана, дахиад тэр хөгжимчдийн сэтгэл зүйг судлана, дахиад хөгжмийнхөө характерыг тэр маш олон янзын судалгаа дээр суйрлаж энэ хөгжмийг ямар одоо өнгө аястай, ямар имижтэй дуургах вэ гэдэг шийдэл удирдаачин гарт байдаг. Үзмрийг бид нэр ингээд шилэн хоргоны цаанаас за хурж болохгүй гэсэн заалтаар харж яадаг тийм ээ. Гэтэл энэ археологийн олдвор дээрээс үндэслэн хөгжмүүдийг яаж дуурдгийм бэ? Тухайн цаг үед ямар хувцас загвартай байсан бэ гэдгээр нь хүлээж авч сонсно гэдэг бол үнэхээр гайхалтай мэдрэмж санагдаж байна. Энэ хөгжмүүдийг ингээд амьлуулахад, ихшгэлүүлэхэд бас одоо ямар үйл явц байсан болоо мэдээж археологийн олдвороос эхлээ зураг гаргана. За хөгжмөө урлана. Уралсны дараа хөгжимчин маань бас өөрөө тэр хөгжмийг дуургаж амьлуулах шаардлагатай болно. Жишээлбэл одоо тэр алтан булгаас олдсон хүннүүгийн хэл хуур хөгжмийг бид нар тэр хэмжээнээс яг тэр тухайн хэмжээгээр нь хийхээр зэрэг маш ур чадвар шаардсан. Уул гой дуурч байгаа мөртөө амархан хэмхэрээдсэн. За. Тэгэхээр зэрэг бид нар 1 мм-ийн зузаантаа хийж үзсэн. Тэгэхээр нөгөө гой ихшгэлэн байх болчих. Тэгэхээр зэрэг манай монголчуудын миний өвөг дээдс бол юу их байсан бэ гэхээр зэрэг тэр хөгжийн зэмсгүүдийг маш өндөр хэмжээнд уралдаг байжээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр дэлхийн нийтээр захирагдаж байгаа тэр акустикийн хуулийг тэд нар бүгдээр мэддэг байж. 3 сар орчим би Соронзон боловчтой бол олон янзаар хөрвүүлгүүдээ бид хоёрын найрлах хөрвүүлгэнд байна гэд Соронзон боловч маань бол өөрөө хөгжийн зохиол судлаач учраас өндөр хэмжээнд бол тэр найрлага хийдэг хүн. Тийм учраас багш маань 2 3 удаа ингээд солиод тэгээ хоёлоо бүр ямар сони юм бэ? Яаж бичээд, яаж найруулад нэг сон дуурахгүй байна да гэд. Тэгэхээр зэрэг тэр баг хөгжмийн хэлгээр баг тэрч бол буюу одоо 3 тооны доор одоо си ха гэсэн үгийг сол ре гэсэн үг рүү ингээд буулгаад тэгэхээр зэрэг тэр хөгжим бүгдээрээ зэрэг ихшгэлж. Язгуур хөгжмүүд бол тэр үндсэн хөгөл ихэд ич. Тэгэд үндсэн тэр хөгдөрөө хөглөөд эхлэхээр тэр хөгжим бол ямар их шиг тиймэр гаргадаг тэргээ гаргаад дуграад эхэлж. Нэг ийм гоё үндэсний сэргэлт байхад тэр нь өөрөө ямар одоо их олон араасаа шинэ брэнд бүтээгдэхүүнүүдийг одоо хөл дээрээ босох, боожих, тэр хүмүүст хүргэх тэр юм дээр ямар их одоо ийм боломж болцоо гаргад юм бэ гэдгийг олж харсан учраас хаан найрал бол миний хувьд одоо амьдралдаа хийсэн хамгийн одоо тансаг гоё сонголт. Тэгээд монголчууд эртнээс энэ хөгжмийн одоо акустик дууралтын талаар бас нарийн өндөр мэдлэгтэй байжээ гэдэг нь ойлгогдож байна л да. Энэ хөгжмийг сонсоход надад нэг тийм маш юм амьд, ийм сүнслэг мэдрэмж төрсөн. Тэгэхээр энэ хөгжмийн дууралтын талаар одоо энэ
акустик орчны хувьд ч гэсэн бас ингээд хаана тоглох уу, хаана дуурах уу гэдгээ бас ингэж өөрөө шийддэг юм шиг тийм хөгжим санагдсан. Тийм таны хэлдэг үнэхээр бол энэ бол сүнслэг бас нарийн судалгаа хийж үзэхэд бол энэ одоо он цагийн суудлаар суудаг. Сууж байгаа байдал нь өөрөө цаанаасаа бас энэ акустикийн хууль захирсан. Энийг мэдж байгаа. Энэ хөгжим тэр луу цаг тэнд суух юм бол тэгж ишгэлэн энэ цугуул тэгж ишгэлэн гэдэг бүгдээрээ мэддэг байж. Тийм учраас одоо яг энэ суудлыг дээр үз сууд одоо хөгжимчид хэрхэн суудаг байсан гэрт тэгээд яаж ишгэлдэг байсан төгс ишгэлээ гарахын тулд тэд хөгжимчид бол хаана яаж суухаас ахуулаад өнгө тембэр өөр болж байна. Анх сонссон мөртөө маш олон хүмүүс энэ урд нь сонсч ирсэн юм шиг танил юм шиг мэдрэмж. Тэгээд ингээд анх сонсоод ингээд шууд ингээд нэг юм одоо морь дахиад ирэхэд монголчууд эсэл хөдөлдөг шүү дээ. Яг тэрүүн шиг юм мэдрэмж төрөөд тах юм гэж. Өөрөөр хэлбэл энэ хөгжим маань өөрөө бидний язгуурын хөгжим байжээ. Бид нар монгол хүн юм чинь бидэрт энэ бидний генд ч юм уу бидний энэ бүх зүйлд одоо энэ мэдээлэл хадгалагдаж байж гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг хөгжим бас амьд дуурах, амьд хөг гэгшигтэй дуурахын онцлог гэхээр зэрэг хөгжим мастер байна. Одоо хөгжим урлаач Уланбаяр гэж мастер байгаа. Тэр маань болохоор манай хөгжим бол үнэхээр төгс төгөлдөр. Мэдээж тэр бол одоо хөгжим үйлдвэрийн цаана бол том инженеринг, том хөгжим хийх тэр том юунууд байгаа. Технологи байлгүй яах вэ? Зөвхөн монгол хүний уур ухаанаар Монголын нутагт байгаа тэр одоо арьшил модоор хийсэн учраас энэ хөгжим маань гიშгэлэх бод бас үнэтэй ач холбогдолтой болсон. Хоёрдугаар болохоор зэрэг энэ хэлбэр хийцээ хувьд бол хаадын хөгжим, энэ язгууртны хөгжим бол өөрөө их тийм үнэтэй цэнтэй, маш үнэтэй хийдэг байж. Хүн харахад хүртэл тэр маань өөрөө нэгдүгürt бол их шиг дуурсгал сайхан боловч хоёрдугаар бол хүн харахад бол бишимээр хүндэтгмээр үнэтэй цэнтэй хийж байгаа. Жишээлбэл бидэрт өв хүн буюу скипи ятаг гэж байна. Одоо тэрний яг их загвар бол Ленинградын Угсаатын музейд бол их загвар хадгалагдаж байгаа. Тэр бол ингээд модоор хийгээд арьсаар бүрээд тийм одоо скипи ятаг хөгжим 3500 жилийн өмнөх буюу манай эртний өмнөх 5-аас 4-р зууны үед хамаарагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний өнөө үеэс 3500 жилийн өмнөх ятаг бид өв хүмүүчүүд ятаг баг. Тэр бол одоо яхад дандаа ингээд арьсын тогтоохтой дандаа алтан хадасаар үүссэн. Өөрөөр хэлбэл тэр алтаар тэр эрдэнсийг монголчууд оруулж хийдэг байж. Нэгдүгээр бол тэр өнгө темберт бол хэрэгцээтэй. Хоёрдугаар хөгжийн зэвсэг маань өөрөө маш үнэтэй болж харагддаг. Тэр утгаараа энэ язгуурт монголчууд бол тийм гайхамшиг эдэлдэг, хэрэгэлдэг, хөгжийн зэмсэг нь хүртэл юм тийм сайхан хинч харсан их шиг темперээс нь гадна өнгө үзмжийн нүдэл харж бишрэл төрөхөөр тийм уур ухаантай хүмүүс байжээ гэдгийг харж болно. Залуу одоо оюутнуудад манай үндэсний Чингис хаан музей маш том боломжийг олгож байна. Зөвхөн онлайн мэдлэгээс гадна одоо энд ирээд тэр үнэтэй ордны хаад хаттын хувцсыг өмсөх. За тэгээд тэр тайзан дээр тэр эртний хөгжмийг дуургах, тэрнийгээ бас өөрөө ингээ хүнд хүргэх. За тэрэн дээрээс нь одоо мэрэгжлийн мейкап артист, за мэрэгжлийн зураглаач, зураач гэдэг энэ артист хүнд ямар олон одоо бэрхшээлүүд байдаг. Энэ болгон дээр замын товчлох одоо хүүхдүүдэд тэрийг нь багаас нь мэдрүүлэх аль талдаа ийм одоо их өгөөчтэй. Тэгэхээр зэрэг манай хүүхдүүд маань өнөөдөр бол өв техникээр болж өөрсөн. Манай одоо энэ хаана айлд үйлдвэрлэсэн эртний хөгжийн зэмсгүүд нь бол өв хөгжим болж байгаа. Энэвээрээ бас манай нэг чуулган онцлог буюу нэг үнэтэй цэнтэй тал энэ дээр байж байгаа. Анх хаана арил чуулгын хөгжмүүдтэй танилцахад энэ хөгжмийн хөгжгийг сонсоход бас ямар мэдрэмж төрж исэн болоо. Тэгээ би оюутан байхдаа ардын дүүжгийн чуулганы тоглолтыг үзээд Баатар Жаваа гэсэн маань удирдаач байсан. За тэгээ Баатар Жаваа гэсэн бол одоо яг ийм цэргийн ийм гоё хүн шиг ийм оркестр өөрөө бүх юм ийм ярс гэл ийм тим имижтэй, тим одоо дууралттай байсан. Тэгээд ган бодогш ирсэн чинь хөгжим өөрөө салхи болдог, хөгжим өөрөө гал болдог, хөгжим өөрөө ус болдог. Тэр мэдрэмжүүдийг одоо маэстрогоос мэдэрч исэн. Тэгэл би анх одоо энэ хаан арил оркестрыг сонссон чинь одоо амьдралдаа сонсоогүй тэр гоё мэдрэмжийг авч ирсэн. Тэгээд хаан хүн бол ийм л хөгжим сонсож, ийм л төрийн өндөр хэмжээний шийдвэрүүдийг гаргадаг байсан байх та гэдэг яг тэр орчинд орж исэн. Бүр тийм гоё мэдрэмж авч ирсэн. Монгол хүн болж төрснийх энэ гоё бүтээлийг хүн бүр хүүхэд бүр нэг удаачлалтаа сонсоосоо гэж бодож байна. Чехийн Праг хотноо хоёр улсын ерөнхийлөгчийн айлчлал дээр тийм ээ уулзалтан дээр
Чингис хаан музейн үзэсгэлэн бас дэлгэгдсэн. Үүний нээлтэн дээр 3 сарын 11-нд бас ингээд тоглосон. Монголын болоод Чехийн гадаадын бас төлөөлөгчд ирээд музейн нээлтэнд оролцож байгаа үзэж байгаа хүмүүсийн сэтгэхүйд Монгол гэдэг агаарыг, уур амьсгалыг хаана найрлжуулахын хөгжим ингээд тархаачж байна уу да. Яг л ингээд өгж ин доо Монгол бол ийм өв соёлтой, түүхтэй ийм улс юм аа гэдгийг хаана найрлан дээр ихшгэлж байгаа хөгжим ингээд бүр нэг юм мэдрүүлчүүдээ, амтлуулчудаа гэсэн бодол төрж исэн. Монгол хөгжмийг сонсож тэр Монголын их хаадын тэр сүр хүч, Монголын эзэнт гүрний тэр сүр хүч нэрэл тэр үед хичнээн 100 жилийн өмнө тийм хүчрэг улс байсан. Үнэхээр л монголчууд үнэхээр түүхтэй ийм алдартай агуу улс гэдгийг бол бид нар бол хөгжийн зэмсгээрээ дамжуулаад мөн тэр ихшгээрээ дамжуулаад Монгол орныхоо хүчирхээгийг харуулж чадсандаа бүх монголчуудын баяр ах ёстой л гэж бодож байна. Хаадын хөгжийг сонсон хүмүүс тэр хүндэтгэлийн тэр сэтгэлээрээ тэр үзийг үзэж эхлэхэд бол бүх юм одоо утга учиртай. Монгол улсын ерөнхийлөгчийн Хөгд найрамд Чех улсад хийж буй төрийн айлчлалын үед хоёр улсын ерөнхийлөгчийн эвэл дор Чингис хаан үндэсний музей, Чехийн үндэсний музейн хамтын ажиллагааны хүрээнд Чингис хаан үзэсгэлэн Прагийн үндэсний музейд нээж байна. За энэхүү үзэсгэлэн бол Монгол улсын их эзэн Чингис хаан, хаадын хааны одоо түүхээр бүрэн түүжэлсэн үзэсгэлэн байгаа юм. Энэ үзэсгэлэнд Монголын анхны дөрдөөс хүннүүгээс эхлээд их эзэнт гүрэн, Чингис хааны түүх, Чингис хааны угсааны их Монгол улс, Алтан орд эзэнт гүрний Бил хаантын түүх, за тэгээд өндөр гэгээн зан узрын бүтээлээс оролцсон хүүхэн үзэсгэлээ. Энэхүү үзэсгэлэн нь бол Францын Нант хотод гарсан үзэсгэлэнгээс хойш Европод гарч буй Чингис хаан музейн 2 дахь үзэсгэлэн. Дараагийн үзэсгэлэн бол 25 оны 10 сард Швейцарын Цюрих хотын Ритбергийн музейд, 26 оны 10 дугаар сард Берлиний Өвөг түүхийн музейд гарах цуврал үзэсгэлэнгийн нэг хэсэг үзэсгэлэн байгаа. Агуулгын хувьд бол өөр хоорондоо тис өөр. Ерөнхий нэр нь бол Чингис хаан, монголчуудын ертөнцийн тухай гэсэн энэ үзэсгэлэн байгаамаа. Үзэсгэлэнгийн гол ач холбогдол нь бол Чингис хааны их байлдан дагуулаас гадна Монголын эзэнт гүрэн монголчууд дэлхийд дахинд хамгаалан тогтоож өрөнд орны соёл шинжлэх ухаан, дипломат харилцаа, улс төрийн зохион байгуулалт, засаг захиргаа, худалдаа олон зүйл дээр одоо ихээхэн өөрчлөлтийг хэрхэн авчирсан тухай агуулгатай ийм үзэсгэлэн. Үзэсгэлэнгийн нэгэн томоохон хэсэг нь 1957, 58, 63 онд Чехийн нэрт археологч Ломир Исл Монголын археологчтой хамтарч Орхны хөндөд Бэлгээ хаан Гүлтээгний одоо цогцлбор газар анхны матлах судалгаа хийсэн. Энэ нь монголчууд өрөндийн улс оронтой одоо орноос Чехтэй хамтарсан экспедицийг анх удаа хийсэн түүхтэй. Мөн 70 жилийн өмнө буюу 1955 онд Чехийн нэрт монголч эрдэмтэн Повуха Монголын улс товчоог Чех хэлэнд хөрвүүлж гаргасны 70 жилийн ой тохиож байна. Монгол Чехийн хамтарсан дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүх донжил Чингис хаан үзэсгэлэн Прагийн төв музей, үндэсний музейд одоо гарч байгаагаараа онцлогтой юм аа. Хөгжим бол монголчуудын хөгжийн түүхэнд асар өндөр үүргийг гүйцэтгэж байна. Тэр зэвсгээс илүү зэвсэгтэй энэ тэнцвэрч. Тийм учраас тэр жишээлбэл хатан улаан бүрээ байна шүү дээ. Хатан улаан бүрээ гэж магтаад ерөөл ийм том ерөөл тэр янган лууны хүчтэй гинэ. Тэгээ түүнийг сонсон дайсууд муур унан гэж бичсэн. Түүхэн судар дээр. Тэгээ түүнийг нь хаана тэр хөгжийн зэмсгийг магтан дуудаад тамгаад гарцсан. Их ингэрэг бас л 9 их билэгдлийн нэг. Ерөөсө хоёрхан хөгжийн зэмсэг багссан. Энэ хатан улаан бүрээ их ингэрэг хоёр. Энэ бол манай хаан найр хоёрыг ишгэлж байгаа л да. Тэгэхээр зэрэг энэ хоёр хөгжим маань өөрөө хүмүүсийн зэсэг зүрслийг ураа дуудаж зүр тэр бөмбөрөөд одоо их энергийн их усаас хөлгөлнө гэж их новс шинжээр ядчих. Яг тэрүүн шиг хүмүүсээ монголчуудаа зориг зүрхийг бадрааж ингэж урам зориг оруулаад тэр дайн байлдаанд очиод хүмүүс бол гавьяа байгуулж ирсний бас
том үр дүн тэр байгаа байхгүй юу? Хөгжмийн хүч тэр одоо сэтгэл оюунд нь сэтгэл зүйд нь нөлөөлж штэ тийм ээ. Тэгэхээр зэрэг үүнийг сонсон дайсууд муурын унан гэдэг бол мянган лууны хүчтэй гэдэг бол тэр хөгжмийн дуу чанга байгаад байгаа даа биш. Тэр дуу хүний сэтгхүүд нөлөөлж. Өөрөөр хэлбэл тэр дайснуудад тэр монголчуудын бүрээ бишгүүр, бүрээ хатан улаан бүрээ хангинаал бөмбөрөнд дилдэж хахад тэр дайснууд бол сэтгэл зүгээр өгч идэг. Тэ? Нэгтээ сэтгэл зүгээр өгч байгаа тэр дайсныг очиод ил дээр яг одоо лайдын завчруулахад баг бэлэн болсон гэж. Өөрөөр хөгжим маань бол ийм гайхамшигтай үүрэгтэй байсан. Үүнийг ч хаад нь бас тэр хөгжмөө дээдэлж одоо төрийн сүм мэдээллийнхээ хоёрт нь тэр хоёр хөгжмөө залж. Тэгээд түүнийгээ магтсан, ерөөл магтан тунхаглаад хамгаад арсан ийм гайхамшигтай зүйл болж шүү. Праг хотод Монголын одоо Чингис хаан музей болон Чехийн үндэсний музей хамтарсан одоо Чингис хаан үзэсгэлэн нээлттэй сая хийлээ. За энэ үзэсгэлэнд бол манай шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн одоо олдруудаа оролцуулж байгаа. За тэгээ энэ үзэсгэлэнд бол ерөнхийдөө 600 гаруй ширхэг одоо Монголын түүх соёл болон археологийн олдрууд оролцож байна. За энэ дэс бол манай хүрээлэнгээс бол нэг 80 гаруй дэсийн олдор бол энэ үзэсгэлэнд оролцож байгаа. За үзэсгэлэнгийн ерөнхий концепц бол Чингис хаан нар дамжуулаад одоо Монголын түүх соёлыг танилцуулах. Тэр дундаа Монголын эзэнт гүрэн бол Хүнүү гүрэн. Тэрнээс ч өмнө бүрэн зэвсгийн үеэс одоо ихтэй юм аа гэдгийг бас үзүүлэх одоо санаа агуулснараа энэ үзэсгэлэнгийн онцлог байгаа. Ер нь бол бид нэр Чингис хааны одоо нэрээр олон улсын үзэсгэлэн зохион байгуулалтаа бол ер нь бол Монголын түүх соёл бол 2000 гаруй жилийн уламжлалтай юм аа гэдгийг бол харуулахыг бол зорж энэ Хүнүү болон Хүрэл зэвсгийн үеийн юм. Тэрний Хүнүүгийн дараа тогтсон төр тулсуудын одоо гол онцлог олдруудыг бас хамруулж оруулахыг хичээж байна. Энэ сайхан дорны энэ тасаг амьд хөгжмийг тийм ээ өрний тайзан дээр өрний үзэгчдэд Германы Берлин хотноо тоглоод ирсэн. Тэгэхэд энэ одоо акустикийн хувьд, дууралтын хувьд хүлээж авч байгаа үзэгчдийн сэтгэл мэдрэмжийн хувьд, Монгол удирдаачийн хувьд гэдэг юм уу те тоглож байгаа уран бүтээлчдийн хувьд одоо ямар уур амьсгалтай мэдрэмжтэй байсан болоо гэдгийг мэдмээр байна, сонсмоор байна. Энэ хөгжим маань өөрөө ордны язгууртны хөгжмөн зэмсгүүд учраас мэдээж одоо акустикийн хувьд маш өндөр акустиктай газар тоглохыг шаарддаг. Германд бол бид тэр Берлин хотод тоглоход бол үнэхээр бол гайхамшигтай сайхан акустиктай газар байсан. Тийм учраас манай хаан найржуулга сайхыг ихшлэж үр дүнтэй дуурч. Тэгээ түүнийг үзсэн өрнийн одоо сонсогчид бол одоо Монголын эртний хөгжийн анх удаа сонсож маш анх удаа сонссон мөртөө маш одоо өндөр хэмжээнд хүлээж авсан. Галаг ташилт тэр хүмүүсийн нэрийг манай хүүхдүүдийг шууд хөгөлсөн. Тухайн болж байгаа тоглолтуудад маш одоо чанартай байгаасай гэдэг дээр илүү их төвлөрч ажиллаж илаа. За олон улсын куратороор бол манай гэрлэгч маань ажилласан. Чингис хаан үндэсний музейн дээр гэдэг хаан найрлын Европт хаялт тоглолтыг бид нар зохион байгууллаа. Өнөөдөр нээлтийн арга хэмжээнд орохоос өмнө Берлин хотын алдарт музейн аралдагч Джеймс Саймон галерей дээр тоглолоо. Тэр тоглолтод Берлиний одоо Германы хурлын гишүүд болон соёл урлаг эдийн засаг хэвлэл мэдээллийн маш хүндэтэй төлөөлөгчид үзэж энэ хаан найрлын одоо залуу хөгжимчдийг сайхан хүлээж авлаа. Тэгээд Мөнх Дрезден хотноо Drei Königskirche гэж театрт маш амжилттай тоглосон. За тэгээд энэ хаан найрлын маань одоо уран бүтээлчдийн хамгийн их магтаал хүртэж байгаа юм нь Монголын хамгийн залуу хөгжимчид хамгийн эртний хөгжмөө
21-р зуунд ингэж тоглож явж байгаа нь гайхалтай өв уламжлалаа авч явж байна гэж магтаж гарсан. Одоо тэгээд Берлин Морган Пост Тагшпигел Дрезден сонин дээр хаан найрлалын тухай хөгжмийн маш сайн шүүмжүүд гарсан. Тэгээд өнөөдөр би энэ залуучуудынхаа зохион байгуулалтын дээр урлагийн менежерээр ажиллаад явж байгаадаа одоо миний хувьд нэр төрийн хэрэг байна. Бидний амжилтыг бол одоо Германы өдөр тутмын өглөөний сонин одоо маш том зурагтайгаар маш гоё одоо мэрэгжлийн судалгаа шүүмжлэлтэй олон одоо юм түүхийн юм дээр болсон сайн нийтлэл гаргасан байлаа. За Дрезденийх бас маш гоё нийтлэл гаргасан. За гурав дахь бас нэг маш том амжилт гэх юм бол одоо Чехийн ерөнхийлөгч Монголын одоо ерөнхийлөгчийн айлчлалд нэг религ онцолсон байлаа. Тэр нь Чингис хаан музейн хаан найрал дээр тулгуурлаж Чингис хаан музейн үзэсгэлэнгийн одоо онцолж религ одоо энэс илүү том шагнал гэж юу байх вэ? Нэг талдаа нөгөө талдаа Зэнжийн үеийн хүүхдүүдтэй ажиллах бол бас тэднийг ойлгох тийм хугацаа хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. Гэтэ манай хүүхдүүд энгийн хөгжимчдийг бодвол одоо яг үннийг хэлэхэд бол тоглолтын хувцас хөгжим бол бүгд ингээд хагас тоон ачаатай байсан. За тэр хагас тоон ачаа тэр одоо өдрийн ачаалал тэр шинэ хот хүүхдүүдийг шалгаж ийн. Нэг талдаа том сорилт байлаа. Жишээлбэл зөвхөн тэр Берлийн ITB үзэсгэлэнлөө цаг 10 минут автобусаар яваад дахиад бид нэр дотроо тэр хүнд хөгжим хагас тоон ачаагаа үүрээд ITB руу нэвтэрч ороход бараг 45-47 минутыг зарцуулж байна. Тэгэхээр тэр хооронд тэгэл нөгөө гуцтайгаа хөгжмтөөгөө очичоод дахиад тэр хөгжмөө ингээд тоглоход тэр хүүхдүүдийн энерги дуусаагүй. Тэгэхээр багш ямар өндөр түвшинд бүлдээвэ. Дээрээс нь энэ хүүхдүүд ямар өндөр одоо чадвартай болоо вэ. За дээрээс нь тэр хүүхдүүдийн онцлог гэх юм бол тэрэ инээ тэг инг гэхээсээ илүү одоо өөрийгөө хаан тухтай байлгаж ийн яг одоо цаг дээрээ төвлөрч амьдарч тэр аз жаргал тэр шинэ хотын тэр шинэ соёлын тэр гоё мэдрэмжүүдийг авч байгаа нь одоо менежер хүний хувьд бол супер байлаа. Энэ үндэсний урлагаа, энэ мартагсан урлагаа тээж авч яваадаа тэд нар юу сурсан аа? Магадгүй тэр гадаадын үзэгчтэй алга ташаал тэдний баярсан сэтгэлээс илүү мэдэрсэн баг. Та нар эртний хөгжим сурч байгаа, эртнийхөө хөгжим өвлж байгаа гэдэг мэдж байгаа ч гэсэн те бүр хүнтэйцэнтэй байсан маа гэдэг манай уран бүтээлч хүүхдүүд мэдэх тийм бас боломж байсан. Энэ хаан найрлалын хоёр онцлог юм байна. Нэгдүгээрт амьд үзүр гэдгээрээ олон улсын анхаарлыг их татж байна. Хоёрдугаарт энэ музейн боловсрол гэдэг юм байна. Музейн энэ хаан найрлалын залуу уран бүтээлчдээр замжуулаад музейн боловсролыг маш сайн олгож ирсэн. Энэ хоёр том агуулгатай одоо холбоотой байна. Уран бүтээлч хүмүүсийн карьер буюу ранк нь ерөөсөө та ямар тайзан дээр гарсан бэ гэдэг. Тэгэхээр өнөөдөр Чингис хаан үндэсний музей бид нарыг одоо тэр Берлийн Симона Арт галерей буюу тэр ЮНЕСКО-гийн өвд хадгалагдсан тэр өндөр технологитой тэр өөрийн гэсэн өндөр том тайзан дээр гаргасан нь бол бидний хувьд бол маш одоо том амжилт байлаа. Тэгээд мэдээж тэр гоё тайзан дээр гарсан тоглолт уур амьсгал Берлийн үзэгчдийн тэр цэнгүүлж байгаа цэнгэж байгаа бол одоо мэдэрч өөрөө тоглолтоос тоглолтын хооронд дараагийн тоглолтуудын хөглөгөөг тэнд авсан. Тэр нь бол үнэхээр гайхалтай. Тэгэд энэ боломжийг олгосон Чингис хаан үндэсний музейн захирал, чулуун захирал болон ажлын баг хамт олон үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцсон бүх уран бүтээлчид, бүх ажилчдад одоо чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. Магадгүй одоо тэр заалан дотор байсан хүмүүсээс гадаад гэхгүй Монгол хүмүүсээс ч ихсэн анх удаа сонсч байсан хүн байж мэдхийн гэж бодож байна. Тэгээд дараагийн ажлууд дээр бас товчхон сонирхуулаад ярих юм бол төлөвлөж байгаа ажлууд байгаалах тийм ээ. За манай хаан найрлалч болгын нэг онцлог бол хамгийн эртний хөгжийн зэмсэг
бийг сэргээж, эртний хувцас бүх юмыг эртнийхээр сэргээсэн мөртөө хамгийн залуу хөгж манай 15 настай хүүхэд байна, 16 настай хүүхэд байна. Тэгээд 20 насны эдгээр сайхан залуучууд байна. Эдгээр дундаас ирээдүй их одоо хөгжим судлаачаар төрнө. Эдгээр дундаас агуу удирдагчаар төрнө. Эдгээр дундаас хөгжим зохиолч, хөгжим судлаачаар төрнө. Өнөөдөр эдгээр хэдийгээр бага залуу боловч маргаашийн Монголын урлагийг тээх учраас би дандаа залуучуудыг авсан. Өнөөдөр тэднийг би чадлынхаа хэрээр сургаж, чадлынхаа хэрээр тэдэртээ заа сургаад явж байгаа ч гэсэндээ маргааш эдгээр монголчуудын миний энэ хүйсийг Сонзон бол догшин маань тавьсан энэ хүйсийг эдгээр цаашаа түүчээлэн олон хүн огч явна. Тийм учраас эдгээр Монголын ирээдүйг гэсэн утгаар нь би дандаа залуучуудыг сонгосон. Өнөөдрийн яг энэ гадаадын өрнөнд хийсэн тоглолтуудын чигэд нээлтэн дээр хийсэн тоглолтыг эндээс харж байгаад бас миний хөгжимчдөө ирээдүгөө сонгосон сонголт бас буруу шүү ээжээ. Эдгээр маань залуу учраас өнөөдөр өснө 1000 сонсоор нэг үзэгдэх шиг тэр гайхамшиг зааланд очоод тэр гайхамшиг том арга хэмжээнд тоглоод зориг ороод сэтгэл зүрх нь хөвлөгчөөд ихээр зэрэг улам ихийг бүтээн. Германы төр өглөө сонины том судлаач нийтлэгч, за мөн хөгжим судлаачид, Хомлотын музейн хөгжим судлаач бүх хүмүүс одоо энэ бол Монгол улсад байх ёстой өөрийн өвөрмөц өнгө төрхтэй үндэсний хэмжээний за маш гоё юм түүхэн их сурвалж дээр байгаа бүтээгдэхүүн юм байна. Энийг одоо сайн авч явах хэрэгтэй гэж одоо Монголын болоод Германы элчин сайдууд онцолж одоо тоглолтын дараа ярьж ирсэн. За дээрэс нь манай уран бүтээлчид бол одоо энэ соён гэгэрлийн томоохон үзэсгэлэнд өөрсдөө бие гар хэл бүх юмар оролцсон учраас нэлийн том сэргэлт авч дараагийнхаа уран бүтээлүүдийг хийхэд жинтэй хувь нэмэр оруулах байхаа. Энэ сайхан үүс улам дэлгэрэх болтугай, улам батчих болтугай гэдэг ерөөлийг өргөмжлүүлээ. Баярлалаа. Монгол Улсын соёлын сайд намын манай тоглолтыг үзээд хэлжсэн. Музей гэдэг бол үнэтэй зүйлийг шилэн хорны цаана тавиад харуулдаг зүйл одоо биш болсон. Тэр музей бол харагдах ёстой, үзэгдэх ёстой, мөн сонсогдох ёстой тий. Тэр учраас бас манай хаан айл чуулгыг бас дэмжиж байгаа. Тэгэхээр зэрэг би бас одоо энэ сайдын бодсон бодлыг бас цаашид хэрэгжүүлэхийн тулд хичээн зүтгэн мөн бас хаан айл чуулгыг төдийгөөс өдөө хүртэл бас хаан айл чуулга нэрийг хүртэл өгч сүртэл зүрхээ зориулж ажиллаж байгаа манай Ахтам Чулуун бас татгалаа илэрхийлье. Бас биднийг бас байнга дэмжиж идэг. Урлагийн байгууллага гэхгүйгээр соёлын байгууллагатаа шингээж, манай хүүхдүүдийг музейжүүлж, тий, музейшүүлж эдэмшилгээ суу явуулдаг юм. Тэгэхээр бидний нөгөө манай хаан айл чуулга үндсэн судалгаа авахгүй. Судалгаанд суулж өөрөө л эдэмшилгээн дээр л явуулж байна. Тэгэхээр зэрэг энэ талаараа бид нар нэгдэж мөн аль олон талаар бид нар бас ингээ утга агуулгууд нийлж байгаа учраас их сайхан явж байгаа. Тэгэхээр зэрэг бас биднийг дэмжиж байгаа бас Үндэсний музей, Чингис хаан үндэсний музейн нийт ажилтны албан хаагчид, мөн Чулуун ах дэмжид талархлаа илэрхийлье. Бидэрт бас болсон сансан зүйл байгаа, хамтдаа хийх бүтээх зүйлөндөө байгаа. Их баярлалаа.